Сайн байна уу? Өнөөдрийнхөө подкастт тавтай морил бид Morgan House-ийн алдартай бүтээл мөнгөний сэтгэл зүй, баялаг, шунал, аз жаргалын талаар мөнгөний сургамжууд номын талаар ярилцах болно. Энэ ном нь мөнгөтэй харьцах, санхүүгийн амжилтанд хүрэх, аз жаргалтай байх арга замыг хялбар ойлгомжтой байдлаар тайлбарладаг гайхалтай бүтээл юм. Өнөөдөр өдөр тутмын шийдвэр гаргалтаас эхлээд санхүүгийн ертөнцийн гүн гүнзгий ойлголт хүртэл бидэнд үн цэнтэй сургамж өгдөг. Энэ номын талаар сонирхолтой санаануудыг хамтдаа сурцгаая. За нэгдүгээр ойлголт бол ерөнхийдөө номонд байгаа орсон 20 гарчгийн талаар 20 гарчгийн дагуу ойлголт өгөөд явцсан. За ингэ нэгдүгээр ойлголтоо танилцуулъя. За нэгдүгээр ойлголт бол хүн бүрийн шийдвэр утгагүй биш гэсэн ингэж. За би энэ ногооноор бичсэн гарчгийг ингэж орчуулж байгаа шүү. Тэгээ та өөрийнхоороо бас орчуулад би алдаатай орчуулсан байвал сэтгэлдээ үлдээгээд яваарай. За хүмүүсийн мөнгөний талаарх үзэл бодол шийдвэрүүд нь тэдний амьдралын туршлага, нөхцөл байдалтай салшгүй холбоотой гэж байгаа. Бид бүгд өөрсдийн туулсан амьдрал, харсан зүйл дээрээ тулгуурлан санхүүгийн шийдвэр гаргадаг. Тиймээс нэг хүнд хэвийн санагдах зүйл нь нөгөө хүнд ингээд утгагүй санагдаж болно гэсэн үг. За тухайн хүний шийдвэр шүүмжлэхээс өмнө тэдний туулсан туршлагыг нь ойлгохыг нь хичээхэн чухал. Мөнгөний талаар хүмүүсийн хандлага маш олон өнгө аястай байдаг болохоор энэ нь болохоор хүн бүрт өөр өөрөөр нөлөөлдөг гэж байна. За хоёрдугаар ойлголт нь бол аз ба эрсдэл гэж байгаа. Амжилт болон бүтлгүүтэл хоёуланд нь аз жаргал, эрсдэл нөлөөлдөг. Хүмүүсийн ололт амжилт заримдаа цэвэр азаас шалтгаалдаг бол бүтлгүүтэл нь эрсдлээс үүдэлтэй байх магадaltaй. За заримдаа бид аз жаргал, эрсдлийн хувь хэмжээг нь хит их эсвэл багаар үнэлдэг. Үүний оронд амжилтаа яваа нэг дуурайхаас илүүтэй өөрийнхөө нөхцөл байдлыг боддоор дүгнж эрсдлээ зөв тооцоолох нь чухал гэж байгаа. Мөн бусдын амжилтанд аз ямар үүрэг гүйцэтгэсэн байж болохыг ойлгох нь биднийг шүүмжлэхээс сэргийлнэ гэж. Аз болон эрсдэл бол санхүүгийн амьдралын шийдвэрүүдэд хамтдаа оролцож идэг зүйл. Тэгээд эдгээрийг хүлээн зөвшөөрөөд ухаалаг хандах нь амжилтын үндэс юм гэж байна. За ингээ хоёрдугаар сургамж дуусчаа. Гурав дахь санаа нь бол хизээж хангалттай бус хизээж ханахгүй гэсэн. За тэгэхээр хязгааргүй шунал бол аз жаргалыг үгүй хийдэг. Хүмүүс олон зүйлийг амжилттай хийж байсан ч илүү ихийг хүснээр эцэст нь уналтанд орох тохиолдол байдаг. Өөрийн хэрэгцээ, хүсэл, зорилгыг тодорхойлж хизээ зогсохоо мэддэг байх нь амьдралын чухал чадвар. За энэ үлэгт зохиолч хангалттай гэдэг ойлголтыг үнэлж баялаг эсвэл амжилтыг хөөцөлдөгтөө ёс зүгээ гээж болохгүй шүү гэдгийг сануулдаг. Шунал ихтгэх нь таны аз жаргал, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж болохыг онцолсон байна. За тэгээд бүхнийг өөрийн болгох гэсэн хит их шунал хүсэл чинь таны байгаа бүхнийг үгүй хийж болзошгүй. Тиймээс хүрх цэгээ тодорхойлоод одоо байгаа зүйлдээ талархахыг сурах нь хамгийн чухал гэж. За ингээ 3 дахь санаа. За 4 дахь санаа нь бол нийлмэл хүүгийн гайхамшиг. Нийлмэл хүү гэж байгаа тийм. За нийлмэл хүү бол санхүүгийн өсөлтийн хамгийн хүчрхэг хүчнүүдийн нэг. Энэ нь бол зөвхөн хөрөнгө оруулалт гэхгүй амьдралын бусад салбарт ч амжилт гаргахад тусалдаг. Хамгийн гол нь төвчээртэй байж урт хугацаанд багаар хоримтлуулах хэрэгтэй. За энэ үлэгтээ зохиолч нийлмэл өсөлтийн хүчийг нь онцолж цаг хугацааны явцад багахан ахиц ямар их өөрчлөлт авчрахыг тайлбарладаг. Жишээлбэл Warren Buffett-ийн ихэнх хөрөнгө нь залуугаасаа эхэлж тасралтгүй хөрөнгө оруулалтын үр дүн гэдгийг дурдсан байна. Тэгэхээр төвчээр бол амжилтын үндэс, нийлмэл өсөлт үр дүнгээ үзүүлэх цаг хугацаа шаарддаг болохоор богино хугацааны ашиг харж яаралгүйгээр урт хугацааны тогтвортой өсөлтөнд анхаарах нь чухал шүү гэдгийг тодтогчээ. За 5 дугаар сургамж. Баяжих тийм ээ баялгаа хадгалах хоёрын ялгаа гэж байгаа.
баян байх одоо баян чигээрээ баян болох баян болчоод одоо баян чигээрээ байгаад байх хоёрыг ялгаа гэх юм уу те. За баяжхад зоригтой шийдвэр гаргах эрсдэл хүлээх чадвар хэрэгтэй байдаг бол баялгаа хадгалахад болгоомж, төвчээр чухал үүрэгтэй. Энэ хоёр чадвар хоорондоо ялгаатай бөгөөд амжилтын үндэсний эдгээрийг тэнцвэртэйгээр эзэмшихэд оршдог. За зохиолч баяжхан зөвхөн хөрөнгө оруулалт хийх, мөнгө олготой холбоотой биш гэдгийг тайлбарлаад баялгаа хадгалах нь урт хугацааны тогтвортой байдалд илүү чухал болохыг онцолсон. Баялгаа хадгалахад хэд эрсдэлтэй алхам хийхгүй байх, алдаанаас суралцах дадалтай байх шаардлагатай гэж. За хурдан баяжхийг биш, урт хугацаанд тогтвортой амжилттай байхыг зорь. Баяжхаасаа илүүтэйгээр баялгаа хадгалах ур чадвар таны амьдралын санхүүгийн баталгааг бий болгоно шүү гэж. За ингээд 5 дугаар санаа дуусчихаа. За 6 дугаар санаа. 6 дугаар санаа нь бол сүүл чамд ялалт авчирна гэж. За тэгэхээр сүүл гэж юу яриад байгаа юм те? Амжилттай санхүүгийн шийдвэр гаргах нь олон жижиг амжилттай бос шийдвэрүүдийн дундаас цөөн хитэн том амжилтыг гаргаж ирэх үйл явц юм а гэж тодорхойлж байгаа. За статистикийн хувьд альва хөрөнгө оруулалт нь эсвэл бизнесийн амжилтанд хүрэхэд сүүл буюу юр бусын том үр дүн гаргадаг цөөн хитэн тохиолдол ихээхэн нөлөөтэй байдаг. Тэгэхээр энэ бүлэгт зохиолч одоо сүүл амжилтын зарчмыг тайлбарлаж урт хугацааны туршид төвчээртэй байхыг дахин онцолдог. Хөрөнгө оруулалт эсвэл бизнесийн ертөнцид цөөн хитэн гайхалтай санаа эсвэл шийдвэр нь таныг ялалтанд хүргэж чаднаа. За өдөр бүр бүх зүйлд амжилттай байх шаардлагагүй, харин хамгийн чухал зөв мөчид шийдвэр гаргах нь чухал шүү. Удаан хугацаанд тогтвортой байж тэр чухал сүүл мөчийг ашиглахад бэлэн байх нь амжилтын үндэс юм аа гэж. За дараа нь 7 дугаар санаа эрх чөлөөний талаар тусгасан байгаа. За мөнгөний хамгийн чухал үүрэг бол ерөөсөө эрх чөлөөтэй амьдрах боломжийг олгох явдал юм аа гэж. Хүмүүс мөнгөний тухай бодохдоо ихэнхдээ баяжих, үнэтэй зүйл худалдаж авах тухай боддог ч хамгийн чухал нь мөнгө нь бидэнд эрх чөлөөтэй амьдрах боломжийг олгодог. Мөнгөний чадвар нь зөвхөн эд зүйлсийг биш, амьдралын сонголт, хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэх эрхийг ч бас олгодог. Зохиолч энэ бүлэгт эрх чөлөөний үн цэнийг онцолсноор амьдралынхаа сонголтуудыг өөрсдөө их боломжтой болохыг боломжтой болохын чухлыг нь тайлбарлаж хэрхэн санхүүгийн бие даасан байдлыг бий болгох талаар зөвлөмж өгдөг. За эрх чөлөө бол баян хүний хамгийн үнэтэй баялаг. За мөнгө бидэнд баялаг юм шиг санагддаг ч хамгийн чухал нь бидэнд эрх чөлөөтэй амьдралын боломжийг олгодог. Тиймээс санхүүгийн эрүүл мэнд хариуцлагатай хандах чадвар нь эрх чөлөөтэй амьдрах үндэс болдог шүү гэж тусгажээ. За 8 дугаар санаа. За машинд суугаа хүнтэй холбоотой үл ойлголцол. Энэ би зөв орчуулж байна уу, буруу орчуулж байна уу? За энэхүү парадокс нь одоо хүмүүст эд зүйлсийг эзэмшихтэй бус өөрсдөө бусдад хэрхэн харагдуулж байгаагаа одоо илүү анхаардгийг харуулдаг. Тэгэхээр одоо машин, хувцас тэр нь одоо хүмүүсийн нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор худалдаа авдаг зүйлсийн нэг болж хувирдаг. Гэхдээ бусад хүмүүс эдгээр хүчин зүйлсийн одоо таны тухай юу гэж бодох вэ гэдэгт тэр ингэ дандаа төвлөрч идэг. Хүмүүс намайг юу гэж бодох вэ гэдэг тэр ихтэй дандаа төвлөрөх нь шүү дээ. Энэ бол алдаа. Таны эд зүйлсийн үн цэнийг ойлгохгүй байх нь хэлбэг. Тэгэхээр зохиолч энэ парадоксыг тайлбарлахдаа эд зүйлсийг өөртөө хэрэгтэй байхын тулд бусдад одоо өөрийгөө ингэж харуулж гайхуулах зорилгоор авах нь эргээд таныг тухгүй байдалд оруулдаг шүү гэдгийг анхааруулдаг. Тэр хүн бүрийн анхаарлын төвд байгаа зүйлс нь тэднийг бусдад хэрхэн харагдахад илүү нөлөөлдөг. Тэгэхээр энэ нь зөвхөн эд зүйлийг биш, бусдыг хэрхэн ойлгож, үнэлдэг хандлага ойлгохыг шаарддаг шүү гэж байна. За 8 дугаар санаа ойлгомжтой тийм ээ. За 9 дугаар санаа бол ийм байна. За баялаг бол харагддаггүй зүйл гэж байна. Мөнгө баялагийг ихэвчлэн физик эд зүйлсээр хүмүүс ингэ хэмжээд байдаг. Гэхдээ баялаг харагддаггүй. Энэ нь хуримтлал, хүлээлт, хөрөнгө оруулалт зэрэгт оршдог. Үнэтэй зүйлсийг худалдаж авах нь эргэлттэй мөнгөний хэрэглээ байж болох ч гэсэн жинхэнэ баялаг бол амьдралынхаа төгсгөлд хуримтлуулсан мөнгө, эзэмшсэн санхүүгийн чадхад оршиж байдаг гэж.
За зохиолч энэ бүлэгтээ мөнгөний зөв хэрэглээ, хуримтлалын ач холбогдлыг онцолж, ихэнх баялагийг илүү урт хугацааны зорилгоор тогтмол хуримтлуулж, амьдралыг илүү сайнаар төлөвлөж чиглүүлэхийг санал болгодог. Тэгэхээр харагддаг зүйлсээсээ илүү олон зүйлсийг дотор нь хадгалдаг гэж байгаа. Мөнгөний харилцаа үүний дараа хуримтлал одоо амьдралын жинхэнэ үн цэнтэй баялаг юм аа гэж. За 10 дугаарт нь мөнгөө хуримтлуулах нь чухал. За мөнгөө хуримтлуулах нь чухал. За мөнгө хуримтлуулах гэдэг нь зөвхөн илүүдэл мөнгө хадгалах тухай биш юм аа. Харин таны санхүүгийн ухаалаг хандлага, сахилга бат урт хугацааны төлөвлөлтийг илэрхийлдэг шүү гэж байна. Энэ нь таны гинтийн нөхцөлд хамгаалахаас гадна амьдралдаа хүссэн сонголтоо хийх эрх чөлөөтэй болгодог. Хүмүүс их орлого олохыг чухалчилдагч хэрхэн зарцуулж, хэрхэн хадгалж байгаа жинхэнэ санхүүгийн амжилтыг тодорхойлдог. Хуримтлал нь таныг санхүүгийн аюулгүй байдалд хүрэх хамгийн гол хөшүүрэг юм аа. Энэ нь гинтийн зардлыг даван туулах, мөрөөдлөө биелүүлэх, эсвэл санхүүгийн хямраллаас гарахад баталгаатай болгож өгдөг. За тэгэхэд хуримтлалтай байх нь бол одоо таныг өөртөө итгэлийг нэмэгдүүлж, ирээдүйд итгэлтэй харагдахад туслана. За орлогот нь хичнээн их байсан ч хэр ихийг хуримтлуулж байгаа чинь хамгийн чухал. Хэдийг олох нь чухал биш байна. За мөнгө хуримтлуулахыг санхүүгийн үүрэг гэж битгий бодорой, харин эрх чөлөөгөө бий болгох чухал хэрэгсэл гэж хараарай гэж байна. Тэгэхээр энэ бол одоо өнөөдөр багахан хязгаарлагдмал амьдрахын оронд маргааш илүү том боломжийг нэг алхам юм шүү гэж. За ингээ 10 дугаар санаа ойлгомжтой тийм ээ. 11 дугаар санаа. За ухаалаг шийдвэр бол зөв шийдвэрээс илүү чухал. За энэ юу гэсэн үг вэ? Санхүүгийн шийдвэр гаргахдаа ихэвчлэн хүмүүс тоон, логик тэтэрхий автдаг гэж. Гэхдээ амьдралын бодит байдалд эдийн засгийн хамгийн зөв шийдвэр үргэлж хэрэгжих боломжгүй байдгийг шүү гэж. Тэгэхээр таны шийдвэрүүд өөрийн амьдралын хэв маяг, хувь хүний үнэт зүйлс, сэтгэл хөдлөлтөд уялдаж байж л үр дүнтэй болно. Тэгэхээр жишээлбэл жинхэнэ хөрөнгө оруулалтанд одоо 100% оновчтой шийдвэр гаргахаас илүүтэйгээр танд 50 байдлыг өгч чадах сонголт илүү үн цэнтэй байна гэсэн үг шүү. За тэгэхээр ухаалаг шийдвэр гаргахдаа зөвхөн тоон өгөгдөлд найдахгүй, тэрнээс гадна шийдвэрт нь таны амьдралд хэрхэн нөлөөлөхийг бодолцох нь чухал. Өөрөөр хэлбэл одоо юм жоохон хөрсөн дээрээ буусан шийдвэр гаргаж бай гэсэн үг шүү. Амьдралын нөхцөл, хувь хүний сонголтууд нь өөр хоорондоо ялгаатай байдаг болохоор яг өөр тохирсон шийдвэрээ гаргах нь чухал. Тэгэхээр ингэж урт хугацаанд тогтвортой, сэтгэл хангалуун, санхүүгийн амьдралыг бий болгоход тусалнаа. За харин таны амьдралд нийцсэн шийдвэр гаргах нь хамгийн чухал. За 12 дугаар санаа. Сюрприз буюу санхүүгийн ертөнцид гинтийн зүйлс байнгын тохиолдно гэж. За энэ нь юу хэлж байна гэж? Санхүүгийн зах зээл, мөнгөний ертөнц бол урьдчилан таамаглах боломжгүй гинтийн явдлаар дүүрэн байдаг шүү гэдгийг зохиол сануулж байгаа. За бидэнд логиктой мэд санагдсан зүйл огт өөрөөр эргээд төсөөлшгүй хямрал эсвэл боломжууд бий болох нь хэвийн үзэгдэл шүү. Эдийн засгийн өсөлт, уналт, хөрөнгийн зах зээлийн хэлбэлцэл гэх мэт зүйлсийг урьдчилан таамаглах боломжгүй байдаг болохоор тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрөө. Гинтийн зүйлсийг удирдах гол арга зам бол эрсдлийг зохицуулаад алдааны нөөцтэй байх явдал юм. Бүх зүйл төлөвлөсний дагуу явахгүй байж болохыг хүлээн зөвшөөрөх нь таны санхүүгийн төлөвлөлтийг илүү тогтвортой болгоно. Ирээдүйг таамаглах оролдлого хийхээс илүүтэйгээр тодорхойгүй нөхцөл байдалд уян хатан бэлэн байдалд анхаарах нь чухал юм аа. Гинтийн зүйл болвол таны сэтгэл санаанд хит нөлөөлөхөөс сэргийлж урт хугацааны зорилгодоо төвлөрч итгэлтэй байх хэрэгтэй. Санхүүгийн ертөнцид сюрприз үргэлж бий, харин түүнд бэлэн байх юм бол та ялагч болж чадна шүү гэж байна. За дараа нь алдааны нөөцтэй байх нь чухал. За санхүүгийн шийдвэр гаргахдаа хитрхи өөдрөг төлөвлөгөө зохиох нь эрсдлийг нэмэгдүүлдэг. Бидний төсөөлж буй ирээдүй хичнээн сайхан байсан ч
гинтийн өөрчлөлт хүндрэлийг тооцоолохгүй орхих нь амжилтыг баталгаажуулж чадахгүй шүү гэсэн санаа юм ба. Тэгэхээр алдааны нөөцтэй байх нь санхүүгийн доктортой байдлыг хангах чухал арга бөгөөд за алдааны нөөц гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэвэл та санхүүгийн тодорхой төлөвлөгөө гаргаж байхдаа бага зэргийн алдаа эсвэл одоо гинтийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд үүндээ зохицсон боломжийг өөртөө үлдээх явдал юм аа гэж. Тийм ээ. Тэгэхээр энэ нь одоо таны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, хадгаламж, орлого, зарцуулалт гэдэг одоо бүхий л зүйлд энэ бол хамаатай байх нэ. Гинтийн зардал эсвэл одоо таамаглаагүй нөхцөл байдлаас үүдэн бүх төлөвлөгөө нуурдаг жишээ одоо олон байдаг. Тиймээс санхүүгийн шийдвэрээ гаргахдаа алдаа гаргах нөөцөө жоохон рейнж үлдээх нь байна. Тэгээд магадлалаа одоо хүлээн зөвшөөрөөд илүү болгоомжтой хандаад за тэгээд урт хугацаанд тогтвортой, баталгаатай, амжилттай байх одоо хүрэх бүх боломжтой зүйлс ингээд тооцно. Тэгээд бүх зүйл таны төлөвлөгөөний дагуу болохгүй байсан ч гэсэн нөөц төлөвлөгөөтэй байгаа учраас та цааш алхасаар байж чадна шүү гэж байгаа шүү. За 14 дуурх нь бол та өөрчлөгдөнө гэж байгаа. Амьдралынхаа явцад одоо хүмүүсийн зориг, хүсэл одоо тэр байтугай санхүүгийн хандлага хүртэл өөрчлөгддөг тийм ээ. За өнөөдөр танд хамгийн зөв гэж санагдчихсэн шийдвэр ирээдүйд ач холбогдлоо алдах магадaltaй. Энэ нь одоо зөвхөн санхүүгийн төлөвлөлт гэхгүй амьдралын бүхий салбарт хамаатай байдаг зүйл тийм ээ. Тэгэд энийг санхүүгийн амьдралд өөрчлөлт гарч болохыг хүлээн зөвшөөрөөд үүндээ бэлэн байх нь чухал юм шүү. Зориг, төлөвлөгөө, шийдвэрүүд одоо тогтмол хэрэг одоо тогтмол эргээ хараад тэгээд нөхцөл байдлын дагуу тохируулах хэрэгтэй. Жишээлбэл залуу наснда эрсдэл гаргах, хөрөнгө оруулалтыг сонирхож байсан бол одоо нас ахих тусам бол одоо тогтвортой, найдвартай сонголтыг одоо эргэлхийдээд эхэлдэг. За амьдралын эргэлтүүдэд уян хатан байх ёстой. Өөрийнхөө өөрчлөгдөж буй хандлага хэрэгцээтэй уялдуулаад санхүүгийн шийдвэрүүдээ бас ингэж гаргадаг байх ёстой. Тэгэхээр санхүүгийн шийдвэрийг шинжилж байх нь таны урт хугацаанд амжилтандаа хүргэнэ. За тогтвортой төлөвлөгөө бол одоо хизээч өөрчлөгддөггүй зүйл бол биш. Харин таны өөрчлөлтөнд хийсэн уян хатан хэрэгсэл бол одоо өөрчлөлт юм аа. Одоо таны өөрчлөлтөнд нийцсэн уян хатан хэрэгсэл юм аа гэж байна. Тэгэхээр одоо өөрчлөлтийг одоо боломж гэж авснаар одоо та амьдралынхаа бүхий л үе шатанд санхүүгийн хувьд бэлэн байх болно шүү гэж. За 15 дугаар санаа бол юу ч үнгүй байдаггүй гэж байгаа. Амжилтанд хүрэхийн тулд төлбөр заавалчгүй төлөх шаардлагатай. За энэ төлбөр бол юу гэдэг юм бэ гэхээр зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй энэ нь юу байх вэ? Таны цаг хугацаа, төвчээр, эрсдэл, стрессийг багтаачж байгаа. Санхүүгийн амжилттай байх гэдэг нь зүгээр л одоо мөнгө олох биш. Харин энэ төлбөрийг одоо хүлээн зөвшөөрөөд нэг бол одоо энийг золиос гэж хэлж байгаа тийм зөгчөж сурах явдал юм аа гэж. Тэгэхээр одоо жишээлбэл юу юм гэхээр хөрөнгө оруулалт хийхэд эрсдлийг бүтээн зөвшөөрөх шаардлагатай бол хуримтлал үүсгэхэд зарим хүсэл сонирхлоо хоош тавих шаардлагатай болдог. Амьдралын томоохон зорилго бүр тодорхой хэмжээний одоо золиос шаарддаг. Тэгээд үүнд бэлэн байх юм бол таныг одоо санхүүгийн хувьд илүү доктортой амжилттай болгож чаддаг. Таны хийж буй одоо альва сонголт үн төлбөргүй мэд санагдаж байгаа ч гэсэн цаанаа үргэлж зарцуулалт боломжийн одоо өртөг дагалддаг. Тиймээс бол одоо санхүүгийн шийдвэр гаргахдаа яг үхээр зөвхөн үр ашиг нь биш тэрэнд гарах одоо зардал буюу золиосыг нь бас бодолцоод энд бүхэндээ одоо сэтгэл зүгээ бэлдсэн байх нь одоо чухал шүү гэж ийм санаа хэлж байгаа. За тэгээд амжилтын төлөөх одоо төлбөрийг нь одоо хүлээн зөвшөөрч чадсан хүн л эцсийн эцэст үр дүнд бүрдэм шүү гэсэн ийм санаа байна. За 16 дугаар санаа. Та болон бусад хүмүүс та бид хоёр за иймэрхүү байдлаар санхүүгийн шийдвэр гаргахдаа бусдын үзэл бодол амжилтыг нь хит харьцуулж өөртөө хязгаарлалт тавьдаг энэ түгээмэл алдаа байдаг. Хүмүүсийн санхүүгийн зорилго амьдралын нөхцөл байдал өөр тийм ээ таны шийдвэрүүд ч гэсэн өвөрмөц байх ёстой. Бусдын замналаас урам авах нь бол зөв. Тэгвэл өөрийнхөө амьдралдаа тохирохгүй алхмуудыг даган дуурайгаад авах юм бол эрсдэл дагуулна гэсэн ийм санааг тусгаж байгаа. Таны санхүүгийн хувьд амжилттай байхад хамгийн чухал зүйл бол одоо өөрийнхөө зорилго, үнэт зүйлд тулгуурлан шийдвэр гаргах явдал. Жишээлх юм бол
хөрөнгө оруулалт хийхдээ бусдын сонирхдаг зүйлс биш таны одоо ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөрөнгө оруулалт хийх нь илүү үр дүнтэй байдаг. Амжилттай хүмүүс бусдын амжилтыг биш өөрийнхөө зорилгыг хэмжүүр болгодог. Тэрнээс одоо өөрийнхөө нөхцөл байдал зорилго тохирсон шийдвэр гаргаж сурах юм бол таныг одоо санхүүгийн хувьд хүчрхэг болгоно. Бусдын үзэл бодлыг сонсон ч гэсэн өөрийнхөө замыг дагах нь урт хугацаанд амжилтанд хүрэх үндэс юм шүү гэсэн ийм санаа байна. За 17 дугаар санаа. 17 дугаар санаагаа зохиолч одоо гутран үзлийн сэтгэл татам байдал гэж нэрлэсэн. Тэгэхээр гутран үзлийг төвшүүлж байгаа хүмүүс амар тийм ухаантай юм шиг харагдаад байдаг. Тэгэхээр энийг нь бол одоо хэлж байгаа. Гутран үзэл хүмүүст бол одоо маш хүчтэй нөлөөлдөг. Энэ нэг хөвчлэн биднийг аюул эрсдлийг тооцох зүүн совинтой холбоотой. Бөгөөд сөрөг үйл явдлууд илүү хурдан бодиттой юм шиг санагддаг. Санхүүгийн ертөнцид одоо энэхүү үзэл илүү давмгайл хандлагатай байдаг. Тэгээд зах зээлийн уналт, эдийн засгийн хямралыг одоо хит онцлоод хүмүүсийн өөдрөг хандлагыг одоо орхиход хүргэдэг. Тэгэхээр одоо гутран үзэлд одоо хит авцснаар юу болдгийг вэ гэхээр хүмүүс богино хугацааны эрсдлээс зугтахыг бодоод тэгээ яг дараа нь урт хугацааны ашигтай шийдвэрүүдийг орхих хандлагатай болно. Жишээлх юм бол одоо хямралын үед одоо хөрөнгө оруулалтаас татгалзах тийм ээ эсвэл одоо хуримтлаа бууруулах сонголт хийх нь илбэг байдаг. Гэхдээ энэ нь эдийн засгийн түвхэнд одоо хямрал болгон өсөлтөөр солигддог бөгөөд урт хугацааны туршид одоо өөдрөг хадгалах нь одоо илүү үр өгөөжтэй байдгийг харуулсан жишээ олон байдаг. Санхүүгийн шийдвэр гаргахдаа яг мэдээлэлд хит автахгүй байх нь чухал. Гутран үзэл таныг хязгаарладаг тийм ээ. Гэхдээ урт хугацааны өөдрөг байдал бол яг амжилтын хаалгыг нээдэг. Тэгэхээр өөдрөг байх ёстой шүү. Гутран үзэлд хуурдаж болохгүй гэдэг. Энэ бүлэг яадаг санаанд тусахдаг. Эрсдлийг ойлгох нь чухал ч гэсэн гутран үзлийг амьдралын хөдөж болохгүй байхыг хичээгээрэй гэж зааж байгаа. Өөдрөг хандлага бол санхүүгийн амжилтын хамгийн чухал хөдөлгөгч хүч юм аа. За 18 дахь санаа. Итгэмтгий болох үе. За санхүүгийн хямрал тодорхойгүй нөхцөл байдалд хүмүүс логиктой шийдвэр гаргаж одоо чадвараа алдаад бодит бус зүйлд итгэх хандлагатай болдог. Эрсдлийн үед айдас, стрессээс үүдэн түргэн шийдвэр гаргахыг оролддог бөгөөд энэ нь санхүүгийн амжилтанд сөргөөр нөлөөлж болцсошгүй. Хямралын үед бодит бус амлалтууд, өндөр өгөөжтэй гэх мэт мөрөөдлийн санал эсвэл одоо эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэх мэт одоо юм сонин үгнүүд гарч ирээд тэгээд хүмүүс энд нь илүү амархан итгээд эхэлдэг. Иннээсээ болоод санхүүгийн алдаа гаргадаг. За ийм нөхцөлд одоо хүмүүс энгийн хурдан шийдэлд татагдах нь илбэг байдаг. За энэний цаана бол их тохиолдолд одоо илүү эрсдэл одоо алдагдал байж болдгоо. Санхүүгийн тодорхойгүй байдал тайван хандаад логик сэтгэлийг хадгалах нь маш чухал. Мэдээллийг сайтар шүүгээд бодиттой үнэлээд урт хугацааны зорилгоосоо хазаахгүй байх ёстой. Итгэхийн өмнө асуулт тавих ёстой. Эрсдлийг одоо үнэлэх, дадал суулгах нь таны одоо санхүүгийн гинтийн эрсдлээс хамгаалдаг. Бодит бус амлалтанд ерөөсөө автаж болохгүй гэж байгаа. За бодит бус амлалтанд автахгүй байх нь санхүүгийн баталгаатай тогтвортой байдлын үндэс юм аа гэж. За 19 дахь санаа бол одоо бүгднгийн одоо нэгтгэхэд нэгдмэл ойлголт өгсөн байгаа энэ бүлэг дээр. За энэ бүлэг нь бол одоо бүх санаагаа нэгтгэхэд мөнгөний талаарх зөв хандлагыг одоо хэрхэн бий болгохыг дахин тодтогч байгаа. Санхүүгийн амьдралд амжилттай байхад бүхэлд нь нэгдмэл систем гэж харах нь чухал. Мөнгөний шийдвэр гаргахдаа зөвхөн тоон өгөгдөл биш, сэтгэл хөдлөл, хувь хүний нөхцөл байдлаа ч гэсэн уялдуулж сурах хэрэгтэй гэж. За тэгээд одоо амьдралын томоохон зорилгоудаа хүрэхэд бол ухаалаг төлөвлөгөө гарга, эрсдлийг зохицуул, мөнгөө зөв удирдах дадал зуршлыг бий болгох нь чухал. За өмнө нь ярьсан гинтийн зүйлд бэлэн байх, урт хугацааны төлөвлөлт, ухаалаг хуримтлал зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлын үндэс суурь болдог. За санхүүгийн ертөнц бол өөрчлөгдөж байдаг, тодорхойгүй нөхцөл байдалтай тулгардаг. Тиймээс уян хатан байх ёстой, зөв дадал хэвшүүлэх ёстой, өөдрөг хандлагаа хадгалах нь таныг зөв зам дээр байлгаж байгаа үндсэн зарчмууд юм аа.
Энэ бүхэн нийлээд таны санхүүгийн амьдралд урт хугацааны тогтвортой амжилт авчрах болно. За 20 дахьыг нь бол илчлэл гэж нэрлсэн. Энэ бүлэг дээрээ болохоор одоо сүүлийнхаа бүлэг дээрээ зохиолч одоо өөрийнхөө амьдралдаа хийсэн алдаа, сургамж одоо мөнгөний талаар ойлголтуудаа хуваалцдаг. Энэ нь одоо номын одоо өмнөх хэсгүүдийн онлын мэдлэг нь илүү бодтой амьдралд ойр байдлаар илэрхийлэх зорилготой бичигдсэн бүлэг. Зохиолч одоо мөнгөний талаар өөрийн туршлага, зорилго, хандлага хэрхэн өөрчилсөн тухай өгүүлээд уншигчдад суралцах боломжийг олгодог. Энэ бүлэг нь мөнгөний талаар хандлагыг төгс төвтөр болгохын тулд алдаанаас зайлсхийх гэхээсээ илүү тэднээс суралцах хэрэгтэйг онцолдог. Зохиолч одоо өөрийнхөө алдаанаас сургамж аваад мөнгөтэй зөв харьцах дадлыг хэрхэн хөгжүүлсэн. Гутран хандлага тийм ээ. Хит их эрсдэл эсвэл одоо алдааны айдсыг даван туулсан тухайга илэн далангуу энэ бүлэг дээр өгүүлдэг. За энэ бүлэг нь одоо уншигчдыг төгс байх гэж хичээхээсээ илүүтэй яах вэ? Өөрийнхөө байдалтай нийцсэн хандлагаар мөнгөний шийдвэр гаргаж сураарай. Одоо энэнд ингэж урамшуулдаг алдаа гаргахаасаа айх биш. Яг уу тэдгэрийг өөрчлөлт өсөлтөнд хүрэх боломж гэж хараарай гэж тий санхүүгийн эрүүл хандлага бий болгоход чухал гэдгийг нь дахин энэ бүлэг дээр сануулдаг. За ингээд бид мөнгөний сэтгэл зүйн номноос гарч болох гол сургамжуудыг ярилцаад санхүүгийн амьдралдаа одоо хэрхэн ухаалаг тогтвортой шийдвэр гаргах талаар хуваалцлаа. Энэ ном нь зөвхөн мөнгөтэй харьцах тухай биш, харин амьдралын томоохон зорилгоодыг тодорхойлох, ирээдүйн эрх чөлөө бүтээх талаар бидэнд заадаг. Бидний өнөөдрийн яриа танд санаа өгөөд санхүүгийн хувьд илүү баталгаатай, аз жаргалтай амьдрал бүтээхэд тусалсан байх гэж найдаж байна. Дараагийн дугаартаа уулзлаарай. Баяртай.